2-ын 33 дахь орлого. Танк эйр тэнцүү 40 м, мөрөлтийн аравцдаг үдгэр болон хотгор гүүрний дунд хэсгээр В тэнцүү 45 км/цаг хурдтайгаар өнгөрөхдөө дарах хүчний харьцааг бол. За танк энэ гүдгэр болон энэ хотгор гадруугаар явж өнгөрч байгаа нь. Энэ гүдгэр хотгор гадаргын араад тус нь R. За дунд хэсгээр энэ оройн ийшээ V хурдтай явж гэнэ гэсэн. За хотгор гадаргын дунд хэсэг гэхээр энд ийшээ V хурдтай явж гэнэ гэсэн. За тэгэхээр гүдгэр болон хотгор гадаргын дунд хэсгээр явж өнгөрөхөд дарах хүчнүүдийн харьцааг ол гэсэн бодлого байна. За энэ бол өмнөх 32 дугаар бодлогын бодолттой ижилхэн бодлого. За физик үндэслэл ижилхэн. За тэгэхээр гүдгэр гадаргын оройгоор яг V хурдтай явж байгаа тохиолдолд танкт үйлчилж байгаа хүчнүүдийг бүгдээр бодсорё. За хөндийн хүч mg доошоо. За танк мөрийн замаар хөдөлж байгаа учраас төвөөс сутах инерцич өөрт нь үүсээд тэр нь тойргийн төвөөс гадагшаа чиглэнэ. За гадагаас үүсэж байгаа хүчийг бүгдээрээ N гэж. Гадагаас үүсэж байгаа N дээшээ байна. За тэгэхээр босоо чиглэнд байгаа хөлгөн хийхгүй учир яг эсрэг хүчнүүд тэнцүү байна. Өөрөөр хэлбэл дээш чиглэсэн N дээр нэмэх төвөөс сутах инерцийн хүч хоёрыг нийлбэр нь доошоо чиглэсэн mg-тэйгээ тэнцүү. За эндээс гүдгэр гадаргадад дарж байгаа N хүчийг олох юм бол N-ийг тэнцүү mg-гээс хасдаг нь төвөөс сутах инерцийн хүч бол энийг тэнцвэрүүдийг хойш нь гаргах чинь гэсэн. За төвөөс сутах инерцийн хүчийг бүгдээр танкны хурд V-гээр илэрхийлэх юм бол mv квадрат бахан R болно. За одоо эндээс бүгдээр N-ийг олъё. Энд ижил хөр R-ийг өгөөд ижил гişүүдийг хаалнаас гаргачих юм бол N-ийг тэнцүү. За хоёуланд нь яг масс байгаа. Хуваах нь ижил хөр R болно. За тэгэхээр G-R-с хасдаг нь V квадрат болчихно. За энэ бол яг танк гүдгэр гадаргуугаар явж хахад гүдгэр гадаргуун дунд хэсэгт танкны дарах хүч N-ийг ийм томьёогоор олж болох нэ. За одоо бүгдээрээ танк хотгор гадаргуугаар явж байгаа тохиолдолд яг хотгор гадаргын дунд буюу ёроолт нь байхад энэ хотгор гадаргууд үүсэж байгаа. Гэхдээ танкнд үүсэж байгаа хүчнүүдийг зуръя. За танкны хөндийн хүч мэдээж хөндийн төвөөс нэгс доошоо mg байна. Гадаргаас үүсэх реакцич N2 нь дээшээ. Реакцич N2 дээшээ. За танк маань мөрийн замаар хөдөлж байгаа учраас төвөөс сутах инерцийн хүч тойргийн төвөөс гадагшаа чиглэсэн хүч үүснэ. Энэ бол хөдөлгөөнөөс үүсэж байгаа инерцийн хүч F T Z. За танк босоо чиглэнд байгаа хөдөлгөөн хийхгүй учраас яг дээшээ чиглэсэн N2 хүч нь доошоо чиглэсэн хөндийн хүч mg дээр нэмэх нь төвөөс сутах инерцийн хүч хоёрын нийлбэртэй тэнцүү байна. За N2 тэнцүү mg дээр нэмэх нь за төвөөс сутах инерцийн хүчийг танкны хурд V-гээр илэрхийлэх юм бол mv квадрат бахан R болно. За N-ийг олохын тулд mg дээр ижил хөр R-ийг өгөөд ижил гişүүдийг хаалтнаас гаргах юм бол N2 тэнцүү шууд ижил гişүү хоёул нь масс байгаа. Хуваах нь R тэгвэл G-R нэмэх нь V квадрат болно. За тэгэхээр гүдгэр гадаргуудад дарах N-ийн хүчийг хотгор гадаргуудад дарах N-ийн хүчтэй харьцуулах юм бол ижил гişүүд M-ийн R-ууд нь хураагдаад G-R-с хасдаг нь V квадрат. За энийг хуваах нь G-R дээр нэмэх V квадрат ийм болчихно. За G маань хөндөөчний уртгал тоон утга нь 9.8-аар бодно. R нь эргэлт хотгор гүдгэр гадаргын араас буюу 40 м. За
хурдаа бүгдээр км цагаар өгдсөн байгаа. Энийгээ метр секунд шилжүүлээ бодох юм бол 12.5 метр секунд болно. За энийгээ өмнөх бодлогод шилжүүлсэн арга ашиглаад амархан гаргаж болно. За тэгээ бүх тоон утгуудаа орлуулад харьцааг олох юм бол 2 өвчтний харьцаа тэгд 143 гарч ирнэ. За энэ бол ямар ч динамикийн бодлогыг бодох дээрсэн хамгийн гол нь хүчний зурган дээр хүчээ зурх нь хамгийн чухал. Эндээс тэгштэглээ гаргаж ирээд тэгштэглээ бодоод хариуг нь олох нэ. За тэгэхээр хүүхдүүд зургаа маш сайн зурж сурах хэрэгтэй.